За энэ авдал байхангаа барьчих. Өнөөдөр сайхан амралтын өдөр. Зүгээр л сайхан амрагч. Тэрэлжид ирсэн. Энгээр туулгал урсж байна. Тэрнгээр урсж байна, энгээр урсж байна, зөндөө олон салаанууд байгаа. Өнөөдөр бол нэг онцгой юм байхгүй, зүгээр сайхан шинэ байхангаа барьж үзээ. Тэгээд зүгээр сайхан чийл байхаар нэг өдөр амралтын өдрүүдээ те тэрэлжид өнгөрөх чинь да. Минийхөө нэш хоёлаа майхан гацчих. Манай сувгийг хэрвээ үзэж байгаа манай тогтмол үзэгч нар бол мэдэх бах. Зарим нэг нь бараг коммент бичсэн хүмүүс биш магадгүй. Манайхыг майхнаас солиоч гэдэг юм бас ирж ирсэн. Тэгээд өмнөх дугаарууд дээр хэрвээ анзаарч ирсэн бол манайх яг нэг өвлийн аяллаас хойш яг nature hiking юмнуудад ер нь их нэлийн дуртай болоод сайн дэвшилтэй хамт явсан хүмүүсийн юмыг харж байгаа. Тэгээд ямар гоё юм хэрэгэлтий ингэж те явчаад хавар бас нэг өөр майхан дуршиж үзлээ. Ор мишо камаг юмудаа авлаа. За тэгээд энэ болох дээр бид нар харин тэгээд ийм шинэ майхан авсан. Ерөөдөө энэ зуны аялалдаа бэлтгэхэд бидний бас нэг зорж байгаа аяллаа төрлөөч янз бүрчтэй. Тэгээд бидний зорж байгаа гол юм нэг вэ гэхээр илүү хөнгөн авсаархан тэгтээ бас тогтоохыг алдахгүй гэдэг тэр баримтлуудыг алдахгүйгээр ийм сонголтуудыг хийхийг зорьсон. Тэгээд nature hiking юмнуудыг хүмүүсийн хэрэглэж байгаа юмуд маш их таалагдаад заа учраас нэлээд судалж үзээ. За харин ямар майхан ямар юу авал зүгээрээ гэд удаа хугацаанд бас судалгаа хийж хагаад энийг сонгочихсон байгаа. Харамсалтай нь энэ бас их зөөхөн тоогоор байдаг юм байлээ. Яг манай майхан таад болтохгүй байж магадгүй. Гэхдээ таад бас сонирхгүй байж магадгүй. Өнгөрсөн удаа бид нар бас яг дунд говь руу явахдаа хийлдэг майхантай явсан. Тэгэхэд бол бас маш гоё духтай тий мэдрэмжийг авч ирсэн боловч одоо болох тэр бид нарт яг сонголтын дээр тийг сонгоогүй. Эсрэгээр ийм илүү авсаархан хөнгөн гэдэг сонголтыг хийсэн. Тэгээ тэр сонголт маань болохтой одоо яг энэ хард байгаа massive гэх майхан. За минийх нь ингэ барьж байгаа. Энэ талд ингэ барьж. Энд барьж минийх. За. Нэмэн. Энд натгайч. Тэгээд энэ чинь ингэ барьж. Энэ майхан маань болох тэр бас онцлог нь юу вэ гэхээр дөрвөн үлрэлийн майхан гэж явдаг. За тэгээд жоохон тухалчаад маргааш өглөө ч юм уу те энэ нарийн ширийн юмнуудыг харуулъя. Дотроо бас яндангийн гаргалгаатай болох тэр бас намар сэрүүнд өвөл одоо өвлийн ихэнх сард ч юм уу те шинэ цэцтэй үед бол бас гал түлээ суугч бас боломжтой. Тэгээ бидний зүгээс бас яг баруун аймагуд руу өндөр уул хаттай газрууд аялахдаа бас ер нь 100 авч явъя гэж байгаа. Тэгээ тэрэндээ зориулаад бас яг ийм яндангийн гаргалгаатай сонголтыг хийсэн. Энийг би нэг одоо яг яриадсан шалтгаан нь юу вэ гэхээр энийг нь тусна авт юм байлээ шүүчлэх гэдэг. Энэ яг өөрт нь ийм пол нь ирдэггүй. Яг нь нэмэлтийн полууд байдаг юм байлээ. За. Окей, нэг ингэ барьж байгаа юм нөхөө. За майхангийн хувьд бол ерөөдөө иймэрхүү дараад нь яг доторх юмнууд нь бас харуулъя авчи. Одоо бид нарт бас удахгүй хийж гүйцэтгэх шаардлагатай юмнууд зөндөө байж байна. Нар бас удахгүй буух чинь те. Тэгээд өнөөдөр бол сайхан гэр бүлэрээ гоё амрангаа одоо энэ шинэ юмнуудаа бас дурч үзээд аялалтаа бэлдээд юмнууд маань бас юу хэрэгцээ шаардлагатай юмнууд байна. Одоо нэгт юмнуудаа танил болно гэсэн үг шүү дээ. Тийм зорилгоор хийж байгаа. Тэгээд нэгэнт ингээд дугаар бэлтгэж байгаа юм чинь та бүхэнд бас нэг бүс ихнээс нь хэлж хэрэгтэй байх. Манай үйл ажил, манай контентийг Nature Hike Mongolia-гийн зүгээс бол дэмжиж ажилласан. Гэхдээ бидний энэ
бүтээгдэхүүнүүд дээр хийх үгэн дээр биднэрт ямар нэгэн коммент оруулахгүй те гол нь зүгээр бидний үйл ажиллагаа дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд тэрэнд нь маш их талархаж байгаа учраас бас энэ завшааныг ашиглаад бас талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд яг бид нар өөрсдөө яг энийг ингэж зорж, судалж, сонгож хэрэгжилж байгаа учраас та бүхэнд хүргээд байгаа. Түүнээс бид нар өөрсдөө таалагдахгүй ч юм уу сонирхоогүй дургүй юмнуудаараа бас хүмүүст мэдээлэлхийг хүсдэггүй. Тийм хүмүүстэй дурддаггүй. Энэ удаад бол яг Nature Hike Mongolia бид нар өөрсдөө сонирхож очиод тэгээд уулзаж танилцаад бидний бас үйл ажиллагааг дэмжиж, манай контентыг дэмжиж бас яг энэ майхангаар те дэмжлэг үзүүлж ингэж ажиллаж байгааг бас дуулгаад нэмс ихнээс нь дуулах зүйл зүгээр ах гэж бодож байна. За тэгээд энэ сандал ширээгээд бүх юмнуудыг бид нар өөрсдөө бас яг нөгөө хөнгөн авсаархан бөгөөд тав тухтай байдлуудыг нь бодолцож яг авсан учраас энийг бас нэг ихнээс нь бас дуртаад яриа авчи. За тэгээд нар бас шингэж байгаа ажил их байгаа болох дээр ажилдаа ороод дараад нь тэгээ бас тухтай маргааш өглөөч юм ярилцс тээ. Тэгээд ингээд за тэгээд авч. За. Гац мацнууд нь. What is this? Инчнийхээ Хи. давхарлаад уу? Тий, энэ ингээ агагийн майхан болсон шүү. Одоо ингээ агаа дандаа тустай майхантайгаа хонно. За. Өөрөө хийх сонцтой. Тий, агаа ч уус өөрөө хийж ийн. Та тустай байгаа үстэй тэгээд. Туслахгүй мó? За тэгвэл туслахгүй юм бай. За агаа тэгвэл өөрөө хийгээрэй. Таавнаас агаагаас нас гуйж авч явнаа. Гүйж ав юу нэ? Авч явнаа гэсэн. Тэгээд доотлох нэг хороогүй шүү дээ. Тийм. Тий, хоёр хүний майхан. Аав ээж энэ хоёулахнаа явахдаа энэ майханд бас унтчих магадгүй. Хийдэг. Энэ нөгөө яг юу алхагч нар байдаг ч тийм хайкинг хийдэг хүмүүс. Тийм хүмүүс морьтой алхалт эсвэл одоо юу гэдэг чинь машин мотоциклтай аялч юм уу. Тийм хүү авсаархан аялдаг хүмүүст зориулсан. Ингээ юу аахгүй. Хамгийн хөнгөн авсаархан байхан. Тэгэхээр энийг өөрөөл аялаа авчиж болно гэсэн үг байхгүй. Тийм. Ингээ болчихлоо шүү дээ. Одоо төгжин юм дэвчих тэгэл. Энэ төвчний илүү амар юм биш үү? Харин их гоё төгжин тий. Төвшөөгөлч. Бишээ. Ингээд нөхөө. Ингээд жоохон хаваад. Энийг жоохон дэлий ингэж авч яваад. Наа чи ихнийх нь учраас чи их татах шаардлагагүй. Надад хатчаад арга. Дагаа энэ өөрийнхөөс майхантай уулзсан юм болохоор өөрийнхөөс чаналтай болох юм уу? Агаа ёо. Тэ? Агаа нь өөрийн гэсэн чаналтай болно. Нөхөө тийш нэглээд татчих. Camping channel шүү. Үгүй. Агаа ч болонгот өөрийнх нь чанал нь зургийн чанал. Тэм бүү. Ааха.
Тэгэхэд нь дуудлаад юмнуудаа хийгээд болж л байна. Дахиад хоолоо өмнөхтэйгээ бас адилхан хоол хийх нь ерөөхдөө нөгөө нэг сигнэчэр гэдэг шигтэй. Тийм л хооллолчод байна. Яа. Махаа шараад. Гэхдээ өнөөдөр болох тэрэ нөгөө стейкнийхаа махаар гэрчиж жагаад юунда бургерийн баан гэдэг шүү дээ. Бургерийн талханд хийх санаа байна. Тэгэхээр стейк бургер хийх гэсэн үг. Тэгээ амтлагчин дээр бас өнгөрсөн удаад бас баг зэргийн нэг юм юу байснуудыг нь жоох нэг өөрчлөх амтлагчны тал дээр нэг өөрчлөх юмуд байгаа. Тийм хоолны ажиллагааг өнөөдөр бэлтгэхээр боллоо. Маань ер нь жоохон гисэх юм дутуулах шиг байна. Энэ оронд тэгээд юугаа хийцэн? Галаа асаагаа түрүүн чи галаа асаагаа тавьцсан. Одоо ирэхэд нүүрс нь гоё цогшоод янзын болж явах хэвээр. Нүүрсээ ер нь дутуу яаснаас болж анхандаа ч ер нь мэдтгүй тийм л тань гаргадаг байсан. Нүүрсээ дутуу цогшуулад цогшуулснаас болоод нөгөө мах маань ингээд удаан болох ч юм уу болж өгөхгүй түүхээ болох тийм их асуудлууд гардаг байсан. За одоо ч нэг тийм их асуудал гарахгүй л дээ. Надад тос хэрэгтэй. Давс биш сарим санаа. Сармас хэрэгтэй. Хаалга дутуу байгаа тийм. Чи артыгаа алгая. За тэгээ болох юм байна. Тэгээд давс перцээр мэдээж хэрэг амтлна. Энэ чинь би нөгөө цаасан дээр тавиад байгаа шалтгаанаас юу гэдэг вэ? Ийм илүү нэг юм махны илүүдл юм шүүснүүд одоо ингээд уутан дотор ингээд гарцсан байдаг шүү дээ. Тийм илүүдл шүүс ингээд авчвал их зүгээр. Тэгээд би нэг цаасан дээр тавиад байгаа байхгүй. За тэгээд амтлагын ажилд орно. Өнгөрсөн 7 хоногт бид дунд говь яваад дунд говьд нилээ шуурхтай тэрнээсээ болж бас гадаа гоё үйл ажиллагаанууд багассан. Майханд бол тухалтаагүй. Гадаа үйл ажиллагаа багасхаар гол төлөвлөж исэн нөгөө юу байхгүй болсон л тоо. Гоё грил хийнэ гэжсэн. Грил маань байхгүй болсон. Тэгэхээр жоохон онцгой болсон. Өнгөрсөн 7 хоногийн юу ямар байсан нөх вэ? Стейк ямар байсан? Гай. Тэгж хэлэх юм. Гай ясэм. Гай. Винстерс тослээ. Хүүхдүүд бас таах. Хүүхдүүдийн хоол болох учраас бас их перц хийж чаддаг юм аа. Манайхан ч их перцтэй байлаас. Олно. Олох жоох нөгөө халуун гоё идчихдэг тий. Би юусаа дахиад жоох нэмжүүлэх гоё болох гэдэг юм санагддаг. Тэгээ гоё. Махандаа их гоё шингээж өгөх. Махандаа их сайхан шингээж өгнө. Тэгээд нөгөө ч наруулаад наруулж хаад ижлэх үйл ажиллагаа. Одоо тэгтээ их гоё юу болчихлоо шүү дээ. Гоё тогтноод төрөний жоохон сархилаад байсан байхгүй болоод их гоё тогтоохон болчихлоо. Тань жороо. Тань жороо. Бас өдөр ахнаа. Чинээс жоохон баг зэрэгцчихвэл. Энийг зөө.
За. За миний хүүхдэд аавдаа нэг нь юу аваад. Дахиад нэг 5 аваад. За энд нэг махыг ингээд тавьчих. За 5 аваад. За энд 2 дахь мах. Тэгээд тах шүү дээ. Энэ үхрийн маха, үхрийн стейк. За үхрийн стейкийг янзын. Ойр зур амралтын өдрүүдийг алгасахгүйгээр гэр бүлээрээ агаар салхинд гарах сайхан байдаг. Тэгэхээр нөгөө аялал, амралт, зугаалга гэж олон янзаар нийлээд идэг шүү дээ. Тэгэхээр юунд яаж цагийг зарцуулах уу гэдгээс л болж байгаа юм л та. Энийг амтлсан юм уу? Амтлаг байгаа. Би амтлахад нь туслая. Яаж туслах вэ? Ваа. Цацах юм уу? Тэ? За тэгвэл чи саримсын цацчих заяа. Ее. Бэж гэхдээ болоогүй байгаа шүү. Болоогүй байгаа. Бидний зүгээс, манай гэр бүлийн зүгээс бол амрын гол нь яг юм агаарт эрүүл агаарт гэр бүлээрээ гарч цагийг яг өнгөрөх тэр юм даамгийг ач холбогдол өгдөг. За зугаалж газар орон биш зугаалах биш яг аялж газар орон үзэж явах аяллууд тусдаа байдаг. За хамралтын хагас бүтцээний тохиолдолд олон цаг машин барьж аялахаас илүүгээр яг ингээд ойрхон тий одоо жишээлбэл туулгаал хэрэг дээр. Гэтэ яг хаана гэдэг нь хэлэхгүй байгаа шүү. Нэг туулгаал хэрэг дээр ирсэн ингээд амарч байгаа. Иймэрхүү байдлаар ингээд хүмүүс одоо хүний хөдөлгөөнөөс хол тий яг гэр бүлээр ингээд цагийг өнгөрөх дуртай. Тэрэнд цаг гаргах дуртай. За миний хүн энэ дээр цацчих. Өндөр дээрээс цац. Дээрээс цац. Тэгэхэд. Тэгэхэд энэ шүү. Би амтлсан. За чи тэгвэл ингээд түрээд. Чиний ингэж барьж жаад. Тэд нар ингэ шүү дээ. Тэг нэг угаараа доотлын нэг үл. Дүүдч нэг үл. Дүүдч. Чтэй. Ингэдэг. Чи нэгтлэн эргүүлээд дээ. Дахиад эргүүл. Биш буцаахгүй. Буцаахгүй. За. Би нөгөө талд чи нөгөө талд нэлчих за. Натрас чин за. Энийг нэг гол. Дээрс. Ингээд цацаад. Бас хөө ясч. За, түрнэш. За. Энд ч бол өмнөхөөс болцсон. Харин амрах юм эс. Начаар том гарч. За. Их байц. Болцсон. Чичи. За ингээд төр зөр амтлаад амарчиг очоод галаа шалгаад галан дээрх юм уу. Нэ. Гал болстой янзын гоё юу болсон бэ? Нөгөө нүүрс маань бүр яг гоё төнцөн. Улаасцсан байж. Манай хүүхдээрээс амар мод бэлдээ тавьчихсан. Өнөө шүн жоохон модонд галын дэрэг жоохон суух зорилготой. Мамны хэнийг барьчих. Энэ галын бэлгийн яад юм. Энэ үү? Тийм. Энэ юу яахгүй те. Гал энэ гал чадахгүй. Дээрээс нь одоо их халуун юмтай ингэ ажиллаж хахад гараа төлөхгүй хамгаалах байхгүй. Одоо энэ чи яг ингэх юм бол амар болох. Би өмсөж үзэлтэй. Өмсөж үз. Аа тийм хүч.
Ингээ хинтээ. Халуус. Дөмсчээд яах юм. Нээч мэдэрдэг. Тийм үстэй. За. Гай. Манай энэ юу маань жоохон дали байна уу? Ихтэй. Чамаг тахав. Жоохон дали явах шүү хай. Хамаг болоо. Нина юу гэж юм бэ? Аав нь ямар юм бэ наа? Хөдөөний тоогооч гэсэн үү? Тий. Аав нь хөдөөний тоогооч нэг тооц. Энэ нөгөө нүүрсэн дээр шарахаас өмнө эхлээд маха. Нүүрсээ бас. Тэрнээс өмнө эхлээд маха хоёр талд нь жоохон тосон дээр жоохон шарж амтлаад тэгчээд дараад нь нүүрс рүүгээ шилжүүлэх гэдэг байгаа байхгүй. Тийм зорилготойгоор одоо ийм юм хийгээд байна. Эхлээд ингээд юун дээр сайхан шарж өгч жагаад Ямар гай fancy. Fancy. ингээл амар фэнси болцсноо. За жоох ингэж шарж жагаад тэгээ эндээсээ Ийшээ гацраад байна. тий ингэж жагаад эндээсээ нүүрс рүүгээ дараад нь шилжүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор нөгөө эхлээд шууд нүүрсэн дээр шарчих юм бол хамаг юм нуурсаад ирчих гээд байна тий. Одоо энэ чинь ингээд яг гоё. Борлоод тийм штэ яваасаа. Тийм үү? За. Одоо ингээд энэ маха иш нь нүүрсэн дээр шилжүүлнэ. Гэж болов. Энэ яг нөө тавьчихна. Энэ үү? Дүүл fancy болох гэдэг юм. Зүгээр сайн байсан юм шиг тийм хүн чинь. Бас амт оруулах. Тийм амт оруулдаг байхгүй rosemary Тий. гэдэг чинь. Fancy. Бас fancy нэ. Садын. Миний охин тэндээс юугаа аваад ирээрээ. Махан аваад ирээрээ. Үгүй. Наадах аваад ирээ. За энэ зарим нэг нь бол яг нэлээд жоохон битүү болоод энэ минь бол их гоё шүүслэг болсон. Тэгээс нөгөө хүүхдүүдтэй олж болохоор ч бас бүгднийг нь бас шүрхий хийж болохгүй те. Хойлмог ингэж хийж байгаа. За энийг ингээ хоёр талаас нь бариад халуун шүү. За аль. За яасан гинэ? Маха ирцсэн юм уу? Энэ болтон. Болно. Намайг мартаад үзтээ. Мартаагүй. Халбаа ханаа болоо. За. Махвал янз юм болсон уу? Энд чинь гоё. Бүргийн соустой байж байгаа шүү дээ. Энэ ямар болж байна вэ? Наа чи гоё болж шүү дээ. Салат нь гоё болж шүү дээ. Харуулаар минь хүнд. Энэ миний усан буу орсон. За. Миний заяа гэж аваарай. Махраас намсаад үзсэн ш нэрээ хөхтөө. Үгүй би амсан. Нүүрсэн явчих. Тэгтэг. Энэ бүр дунд говийнхоос илүү гоё болсон юм шүү дээ. Харин тий. Нөгөө дунд говьхтой чинь бид нар гриль хийн гэсэн чи гриль хийж чадаагүй шүү дээ. Тэгэн гоо зөвхөн нөгөө нь хайрлан тавган дээр хийцэн баггүй. Сая болонгуудыг ил гал дээр яг гриль хийхээр Автогамт ингээд юу төрөх юм уу? гриль хийхээр зүгээр одоо ингээд Зам уу? 3 нүдэн чинь 5 л авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд доотлынхан банууд наа. Махан арай ихтэх юм болов? Махан нэрээ ихтгэр энэ. Ихтгэр үйл дан стикер нэтчих болно.
Үчи ямстаа. Йоо. Шүүс хүмүүс. Янзтай. Таад идэх юм уу? За тийгтэй. Яа, юм тахгүй. Йоо, ямар ч гоё ингэсэн үү. За ингэн. За ингэн хүүхдүүдээ. Миний охин энийг тийш нь төр тавьчих. За. Одоо ингээд түрүүний грилцсэн маха. Яа. Янзын гоё. Ирчээд жижиглцэн. Идэхэд арай амар болоход тий. Тэгэн гутаа. Үүргэр дээр. Тавьж байгаа хгүй. Энэ арай мах нь бол арай л их техник тий. Махны дараа чиз юм уу? Махны дараа чиз тавина. Ее. Энд ч тавьчих уу? Бэж арай. Болоогүй. Энэ дээр жоохон махны гэдэг. Гурван гонгод хачаад идэг. Байж да. Зин байж да. Минь нэг надад юу аваад ирж. Ингээд стейк бургер гэдэг хоол. Өнөөдөр зохиогоо яаж байгаа шүү дээ. Гэхдээ байдаг бахад ийм хоол. Бага. За ингэж жагаад үзтээ. Ингээд окей. За миний хүүхдүүдээ Окей минь. чиз. За манай стейк бургер юм болсон байна. За Хүмүүс үлдээхгүй да. Гүтгүүд Санаас нөгөө нэг би шаргацсан болохоо тий. янзтай байна. Стейк дандаа зүгээр шарж стейкер нэдэд ингэж бургероос өөр сонирхолтой юм тийм. Бүрийн нөгөө бүрийн машинууд татсан байдаг шүү дээ. Татсан махнаас баг ялгаагүй гоё. Зөвхөн моостой. Одоо цөмөрөч нь ингээд нөгөө юуныхаа өмнө их аяллахын өмнө бэлтгэл хийж байгаа шүү дээ ингээд. Энэ майхан сав юмнуудаа туршиж үзээгүй. Агаж үзээгүй. Одоо тэгээд Өнөөдөр анх удаа энэ шинэ найхан юмнууд донтох нь шүү тий. тий. Тэгээд эдрийгээ засч үзээ тэгээд болж гэнэ болохгүй нөө өшөө юу хэрэгтэй нь яаж нээж гэнэ гэдэг тийм юм дээр тавшаал хийж байгаа. Яа, агаки байхгүй амар гоё. Харин тийм ээ. Хоёр хүнийх үлдээ. Яг хоёр хүн. Яг битээр ороо бутаар байна. Окей, папа идэх боддог. Миний диско инээц. Инээлээ. Би хөө жоо урдуур ороод өгсөө хойшлуулж. Чоскот дээ. Одоо гоё болчихлоо шүү дээ. Гоё дулаа. Харин тийм юм. Йоо өнгөрсөн 7 хоногийн хаасан сэнэр чинь ихтэй шуурган дунд сасган бороонд гэсэн чинь өнөөдөр чинь ингээд нөгөө нар гарнаа болохгүй гэдэг шиг. Тэгээ тийм байхаар чи ингээд гал малч түлээд гоё сууж болохгүй гэсэн. Одоо бол сайхан гал малч болсон.
Сайн уу? Энэ бол манай кампайн. Ард бол манай майхан байгаа. Тэнд дүү байгаа. Харин цаана ага зураг зурж байгаа. Сүүтрөвчийн доор бол ээж амарч байгаа. Майхан дотор байсан байгаа. Өө, тэндээс гарч ирж ийст. Одоо tomorrow манай майханд танилцъя. За, энд бол манай дүү бит хоёрын унтлагын хэсэг байгаа. Тэгээд энэ бол манай аав ээжийн унтлагын хэсэг. Эндээ ямар ч юм тавьчих болдог. Гэрэл тавих хэсэгтэй. Бас борооны хамгаалттай. Одоо гадагшаагаар харж болдог цонхтой эндээ. Одоо манай ахын майхныг үзье. Явцгаая. Энэ би ахын майхныг танилцуулж үзье. Энэ манай ахын майхан надаас бүр намхан. Тэд хураахтаа бүр ийм жижиг нутаг. Одоо чимээр дотохын үзье. Манай ахын майхан энэ дээрээ тавиуртай. Тэгээд бас энэ хоёр талаараа гарч болдог. Одоо ийм зэтэй. Энэ манай сарвч, энэ борооны самгааттай, намнаа самгааттай. Тэгээд бас доороо бид нэр хоороо идээд хийгээд иддэг. Дараа ийм том зайтай. Одоо бид нэр зунжингаа ингэж аялна. Та нар бас бүгдээрээ аялаарай. Баярлалаа.